За би бол үндэ хаашаа явж байгаагаа мэдэхгүй байна. Зүгээр л чигээрээ сайхан алхаж явна. Ингэж явж байхад нэг хоолны газар ч юм уу тийм. Кафе ч юм уу. Нэг хөөрхөн залуу ч юм уу таарах байхаа гэж найдаж байна. Маш сайхан өдөр үе. Энэ зам маамыг харлаа ямар ч төвзөрлөгөө. Хэрвээ зам гарахаар л одоо энд нэг шар юм байгаа зү миний ард энэ дээр дараад шууд автоматар ногоон гэрэл асчлаа би одоо зам гарч. Автоматар ногоон гэрэл асчдаг. Тэгсээ чинь энэ ингээд дандаа зүгээр л хаасайгу хауснууд байгаа дах юм. Нэрнээр яатаа. Яна дэлгүүр хэрэгтэй байна. Хүнээс асууд юм л аа. Би бүр ингээд гараад 2 км алхачлаа. Ерөөсөө юу дэлгүүр мэлгүүр огт олсонгүй. Өмнөх бичлэгэн дээр харуулад байсан нөгөө хөөрхөн байрнаас нүүсэн. Тэгээд энэ Мюнхен Гладбах гэд газар ирсэн чинь аимшигтай дэлгүүргүй газар байна. Хөдөө юм хата. Намайг одоо хуураа хөдөө аваад ирсэн юм хата. Тэг хөдөө юм уу гэхээр би танарт харуулъя. Хөдөө юм уу гэхээр ингээд хот шиг юм шиг. Юунд ирчвэ? Хөөе ямар гоё юм бэ? Тэнд боо байна. Би боо боллоо алхаж. Яг тэр боо руу яаж орох юм бол? Хүч яасан гоё юм бэ? Яна зам шууд ингээд гарчих юм болов? Гүлээ. Баярлалаа дээ Яна. Энэ кофе шоп юм жигээ. Ямар сайхан юм бэ? Нэр гэж юу? Би гэтээ хаагаар орох юм бол. Үгүй. Хүшээ. Яасан юм бэ? Ух гэж бичсэн юм шүү дээ. Яна. Үгүй суудаа. Үгүй би дэлгүүр болчлаа. Гэтэ яаж орох юм бол? Ажиллаж байгаа юм болов? Охоор. Энэ яагаад ажиллахгүй юм бол? Үгүй энэ Гитренке хоп маань гэдэг чинь уух юм гэсэн утгатай шүү дээ. Пив юм бах та. За ямар ч гэсэн дахиад нэг пив боллоо. Энийг нэг уучих гэж үзье. Бас ингээ бүх юм хаалттай. Би яг яадаг өдөр нь гараад ирчихв. Навшгийж. Өнөөдөр чи улаан өндөгний баяр шүү. Улаан өндөгний баяр болохоор бүх юм нь хаалттай байгаа юм бэ штэ. За пэлцэн дэлгүүрийнхээ урд хасж байгаад нэг сайхан инээч. За баяртай. Чакас папас фан. За нэгэнд харж ирснийг яаж бас зүгээр буцаад хайрхав дээ тий. Нэг сонирхолтой түүхээ ярьж өгье. Манай бизнесийн тухай. Би ч нэг бизнес эхлүүлсэн дээ. Мэдхэл ах, мэдхгүй л ах. 3 өдрийн бүрэлдэхүүнтэй заяа. Игч X нэ залуу би гэдэг 3 өдрийн бүрэлдэхүүнтэй. Тэгэл нэг өдөр шартац ирээд гуруулаа. За ястай ингэж амьдрахгүй. За тэгэл гурлаа ярилцаад гуруулаа ямар нэг юм хий. Онлайн шоп ажиллуулж үзье гэж яриад. Өнөөгтгөө тэгснэ ярьж ийснэ шууд. За хилдэг нь биш хийдэг нь байцгаая гэж эхлэв. Шууд ирээ явах визээ аваал заяа. 3 өдөр бүтэн явж ингэж бараамаараа цоглуулад. Эхлээд амар гоё хүсэл тэмүүлэл мотивашн өндөртэй байсан юм. За бит 3 бараг чадчих юм байна. Тэгэл гурлаа янз юмнаас онлайн шоп хийж баяцсан хүмүүс гэж харснаа. За гурлаа зүгээр одоогоос 3 жилийн дараа гэхэд тэр бомтон болсон байна. Амар том хаус аваад бүгдээрээ хамт амьдрна гэ бүр. Зүуд зэрэглээ шиг юм ярьцгаагаад заяа. Би Герман явж сурахаа боллоо. Би өөрийн гэсэн бизнестэй өөрөө бизнесээ босгоод мондөг баян хүн болмоор байна гэл. Явж маахаа бараг болгочихсон за.
галзуурсан байсан. Яг галзуурсан байсан тэр үед. Бизнес тэгэл баяжчих юм ах гэж бодсон байхгүй юу? Бид гурав чинь бүх юмаа сайхан судлаад за энийг ингэж хийдэм байх, тэрийг тэгж хийдэм байх, хэдүүлээ бүүст хийм, мэжтэй болоод бүх юм сайхан эд дундаа талдаа явж ирсэн. Уруулаа жоохон ингээд гурван тишээ хилцаагаад зам мөр салаад тэгэл юу Герман явж сурахад болох. Юу бизнес хийгээд баяжих болсон юм да. Тэгээд ер нь дампуурсан дөө. Тийм. Айгуу хурдан дампуурсан шүү дээ бид үсч. Бодсноос айгуу хурдан дампуурсан шүү дээ. Амьдралд бас яг хөтэй ганц нэг хөдөлж үзэх хэрэгтэй л юм бэл. Гэтэ хөдлөхтэй байна шүү дээ. Хийгэн байцгаа игээ шууд баярлаа хөдөлж болохгүй заяа. Алдсан хүн бас туршлага хуваалцаад байна шүү дээ. Шууд баярлаа шууд хөдөлж болохгүй. Тэгвэл онон эхлээд амар сайн судалгаа хийгээд инээ тэрийг биднээс ч яг жоохон судалгаа хийх нь хийсэн л дээ. Гэтэ яг алдагдлаа байхгүй. Бас амархан юм гэж байхгүй. Цаашаа хийгээ явсан бол яг ирээдүйдээ байж болох байсан баг. За дахиад хай. Би сая зөндөө их пэлсэн штэ. Яагаад гэвэл өнөөдөр улаан өндөгний баяр байсан. Эднүүсээс болоо пэлсэн гэсэн үг. Улаан өндөгний баяраар германчууд ийм хийдэг. Одоо ингээ өндгөн дээр зураад би жишээ нь хэмээл ийм хөөрхөн хийсэн хардаа. Энийг би бүгдийг өөрөө уралсан гэж боддоо манайхаа. Би өөрөө бүгдийг уралсан шүү дээ. Цараа. Ингээд ийм хөөрхөн. За би нөгөөх нь үзүүлье заяа. Яараа айгуу хөөрхөн тойроод ийм туулаатай. Туулаа гэдэг нь анзаарч байна та нарт. За одоо бүгдээрээ энэ үндгийг задлаад дотор нь юу байгааг харцгаая. Та нар дотор нь шоколад байгаа гэж бодож байна уу? Эсвэл дахианы бөкснөөс гардаг жинхэнэ үндэг байгаа гэж бодож байна уу? Одоо сюрпризийг дэлгэцгээе. Түрүүлээгээрэй. Цараа. Та нар дотор нь шоколад байгаа гэж бодсон тий. Би мэдчихэв. Энэ таны бөкснөөс гардаг жинхэнэ үндэг. Энэ гаднах ингээд будгийг яаж хийсэн бэ гэж гайхчихвэл энэ будгийг хүнсний будаг гэж хэлсэн надаа. Ингээд идэхэд ямар ч хор хөнөөлөх үү? Одоо бүгдээрээ идэж үзье. Герман өндөг Монгол өндөгнөөс ялгаатай гэж үү? Ялгаатай юу гэж үү? Яна цэнгэр бодог явж байна. Та нар харж байна уу? За энэ дотор төгөө шоколад байгаа гэж бодож байна уу? Өндөг байгаа гэж бодож байна уу? Ямар зэвцэг юм аа. Доор хогно унчлаа. Энийг хэн цэвэрлэх үү? Эдэж манай гэр үйлчлэгч. Та нар шоколад байгаа гэж бодсон уу? Ингэхгүй. Би энэ тэнэг өндөгнүүд дээр ийм юм шилдэж амар их өчөдмөр зарцуулсан заяа. Тэгснэ одоо энийг юу ч болоогүй юм шиг идэж байна. Энийг гэхдээ би өчигдөр хийсэн л дээ. Муудчих юм. За. Хөрөгчөнд байсан шүү. Өнөөдөр уг нь гараад гоё амттай юмнууд идэж мэдээд, гадуур кофе уугаад, сэндвич идээд ер нь амар гоё юм идэж бичлэг хий гэж бодсож юм. Пэлцэн. Тийм болохоор намайг пэлдүүлсэн шалтгаануудаа сайхан идлээ. Дараа бүгдээр нь сайхан цаг ирнэ гэж найдаж байна.
Баяртай. Баяртай.